За нэгэнт архины хамааралтай болцсон бол энэ одоо өргөс авсан юм шиг идэгчдэг зүг зүгээр болцдог бол өвчин биш байхгүй. Яагаад гэвэл энэ сэтгцийн болон зан үлийн өвчин учраас тийм ээ. Тийм учраас эдгэрлийн байдалд нь оруулахын, сайжрлын байдалд нь оруулахын тулд тийм ээ тухайн хүнийг хундаг дарснаас нь татгалзуулахын тулд тухайн хүн маш их одоо өдөр болгоны тэмцэл гэж авдаг байхгүй. Өдөр болгоны тэмцэл. Баян хажууд архины асуудал байж л байдаг тийм ээ. Хин нэгэн ууж л байдаг. Байг дэлгүүр орлоо гэхэд тухайн хүн тэр архины лангуураа хараад за ганцхан нэг 50 грамм татчихвч гэдэг юм уу тийм сэтэл орж ирдэг. За дээрээс нь гэр бүлийн зүгээс гэдэг юм уу бас ингээ үл ойлголцох асуудлууд маш их бий болно. Тийм учраас бол гэр бүлийнхэн зүгээс маш их дэмжлэг хэрэгтэй байдаг юм аа. Дээрээс нь маш их тэсвэр төвчээр болол хэрэгтэй. Архин донт өвчин буюу архины хамааралч өөрөө үгүйсгэлэх дагуулдаг өвчин л дээ. Би бол ядаг алдцсан архич биш штэ гэдэл те. Би ч ор хоронтой унах унаатай гэр бүлтэй ажил төрлөө хийгээ яваад идэг. За энэ шиг ингээ гудамжинд бол цогтоо дуунаагүй юм те. За би бол агсан цогтоо тавьдаггүй зүгээр архиусан ч гэсэн орж ичээд да унтцдаг ч гэдэг юм ингээ өөрийгөө хаацалаад хамгаалаад байдаг. Гэхдээ бол энэ тухайн хүний өвчин хүндрэх нэг эрсдэл бол үгүйсгэлээждэг. За мэдээж тухайн архины хамааралтай хүн бол эхлээд дэмжлэгдэх ёстой гэждэг. Сэтгэл зүйн оюун санаагаа тий өөрчилжээж архинаас татгалцсан нөгөөтэйгөр гэр бүлийнхэн ч гэсэн асар их одоо зам төрхийн өөрчлөлтөнд орсон байждаг байхгүй. Уртаа уцаартаа болсон байна, бухимдангой болсон, айгүй амархан баярлдаг, амархан гомддог гэдэргээд. Тийм учраас хувь хүн болоод дэмжлэгдэхээс гадна гэр бүлийнхэн хүртэл яг давхар бас одоо сэтгэл зүйн эмчилгээнд орох ёстой, давхар эмчлэгдэх ёстой гэждэг. Хуйла мөрдөө